Өндрөөс өндөрт гарч довтлох хүсэл. Энэ бол Haikyuu. 2014 онд үзэгчдийн хүртэл болсон Haikyuu анимыг толилуулахад бэлэн болоод байна. Аниме нь тэмцээнд орж буй нэг баг тамирчдын тухай дүрслэлээр эхлэнэ. Манай гол дүрийг Hinata гэх бөгөөд энэхүү улбар шар үстэй залуу юм. Зааланд орж ирээл бүгд сандралын байдалтай боллоо шүү. Hinatагаас бусд нь ер нь волейбол тоглож чадахгүй гэж хэлж болно. Манай Hinataч тэгээ тоглолтын өмнө гидсэн баазлыг нэг тийм зуршилтэй. Нөгөө тоглох эсрэг багийнх нь харж инээгээл. Тэгсэн чинь эсрэг багийн ахлагч гэх талбайн Жанжин гих очтой Кагаяма гэж залуу нэгнийгээ дээрлэхэ болоо. Тийм бол та нар манай баг биш гээл нөгөөдийг болиуллаа. Тэгсэн манай Hinata маань томорж байна шүү. Би чамааг ялах болно. Би өнөөдөр ялах болно. Тиймээс надад жинхнээсээ үзгээл хэлж байна. Нөгөөг нь амар довтлохоо хийгээл багаараа амар халаалдаа идсэн манай эд юм байж байгааг хардаа. Яг дөнгөс орж байгаа эд хөвгтүүд чинь нэгэндээ яаж өгөөч мэдгүй тоглолтыг эхлүүлнэ. Харчлаа тэр өндрийн зураг. Энхүү шүгэл дуграал манай ихэд ихний бөмбөгийг алдлаа. Тэгсэн манай Hinata маань зүгээрээ гээл хожигдж байгаа ч гэсэн цоглог ирчвчтэй бусдыгаа манлайлан заавал хожиндоо. Гихва яагаад ингэж байгаа шалтгаан нь ахлах сургуультай нь өөрөөс нөр волейбол тоглох хүүхэд байхгүй болохоор хичээж байгаад яг л анимын эхлэл гарсан шиг бяцхан аврах шиг болно гэсэндээ бусдыгаа татаж тэмцээнд оруулж байгаа нь л энэ юм байна. Hinata маань волейболыг тийм сайн тоглолтгүй гэлээ өөрийнхөө хичээл зүтгэл бүхэл чадвараараа би энэ бүхний оргил гарч заавалчгүй хамгийн шилдэг довтлагч бяцхан аврах болно гэсэн мөрөөдлийг тийсээр энэ тэмцээнд тоглож байгаа нь энэ үлээ. Яг энэ момент дээр л бид Hinatагаан ямар өндөрт дүүлгэнээс ч тесрэлтэй үсэрч чаддгийг мэдж авнаа. Манайхны тоглолт үргэлжилсээр л 21-7-оор хожиж байна. Гэхдээ гандан буурахгүйгээр өөрсдийнхөө довтлогоо хийж чадъя гэснээрээ сайнараа тоглож шүү. Эсрэг талд нь бас сайн бүрлэхэн байгааг бүгдээрээ мэдж байна. Эсрэг талд нь байх талбайн Жанжин гэх Кагаяма жоохон токсик болохыг бид нар харж болно. Багийнхныгаа алдахад нь уурлаад өөрийнх нь дамжуултыг авсангүй гэж уурлаад. Харин яг эсрэг талд манай Hinata шал өөр хүн шиг нөгөө туйлын юм шиг байхыг бид харна. Одоо харчлаа манай эдийн холбож байгаа бөмбөг авж байгааг харалт бас л хөвгөлтэй хүмүүс шүү. Тэгээл нэг оноо алдсан чи Kagayama нөгөө авсангүй гээл багийнхаа хүнд уурлаад чи тэдэр шиг болох гээд байгаа юм уу? Тэднийг сугууч гээл жоохон токсико. Тэгээл хамгийн амар хүч нь алдсан бөмбөгийг сом шиг хурдан давталж гайхалтай довтлогоо хийсэн боловч гадагшаа буужээ. Энхүү манай тоглолт дуусч Hinata маань хожигдол хүлээснээр энэ тэмцээнээс хасагдж байгаа нь энэ. Тоглолтынаараа манай Hinata маань гарч ирээл би чамайг хизээний өдөр хожино. Чи намайг харж л байгаарэ гэж хэлээд энэ ангид дуусна. Энэ өдрөөс хойш Hinata маань бэлтгэл сургалтыг чамгүй хэр хийж хичээсний эцэст Krasuno ахлах сургуульд өөрийн хөлийг тавьж чадна. Гэтэл ороод харсан нөгөө Kagayama довтлогыг зогсож ирсэн. Oh shit. Манай хоёр ч нэг ахлах сургуульд орж ирсэн ба симпайнууд нь зад хоёрын хэр чадварлыг шалгахыгээд Kagayama давуултын үсрэлтэд давуулчлаа шүү. Hinataч тэгээд авалт хийж чаддгүй юм болохоор унаад өглөө. Дахиад нэг авалт хийгээл яг авсан чинь өхөөрхий заал хариуцсан багшийнхаа үсийг аваачлаа. Тэгээд л манай хоёр чинь нэгэндээ дургуун болохоор муудаад байсан чинь нөгөө ахлах симпайн манай хоёр руу гараа тавьснаа. За хоёр нэг баг болж эвлэрхээснэж энэ заал руу дахиж орохгүй гэл манай хоёрыг гаргач. Нүднээс найгаад Kagayama юу ч хийж чаддаг вэ. За тэг яал. Манай хоёр чинь тэгэл оройжонгаа хэрэлдээл өглөө хэн дөрүүлж ирсэн нь бэлтгэлээ хийн гээл гараад явчлаа. Тимэтэ оролдоод өглөө ирсэн чинь хинч байдгүй. Тэгсэн нөгөө нэг халзан сипай гарч ирснэ. За хоёроо бэлтгэлээ орох удаа гээл зал руу яваад орлоо. Иш чаавас энэ хоёрын байж байгааг хардаа. Манай хоёр ч өдөр нь тэгээд хэрэлдэхээ болоод арай гайгүй нэгнийхээ давуулсан зөксөн бөмбөгүүдийг аваад хэрүүлтэй уралдаж болтгой нэгэндээ дасаал сайн тоглолтыг үзүүлж байна. Тэгсэн нэг гозон юм гараад ирлээ шүү. Hinata маань баг бэлхүүсээр татах нэ. Манай Kagayama заамд жаал юу вэ яах нь вэ гэсэн чи тэгээд болчлоо. Тэгсэн манай Hinata-гийн дургуун нүрэл нөгөө гозон гарын шидсэн бөмбөгийг баг өөрийг нь даваад үсрээд авчлаа шүү. Нөгөө хоёр нөл шок. Энэ ямар өндөр үсэрдэг вэ гэсэн чи. Энэ муу гозон яах гээд байна гэл. Hinata бас хөөрхөн. За ингээд л эрентэй бараантай бэлтгэлгүй өдөр хоногуд өнгөрлөө. Манай Hinata ч энэ л таалагдж аз жаргалтай өдрүүдийг бэлтгэл хийсэн. Бэлтгэл хийсний үр дүнж гарсан хэрэг болж
Хината маань Кагаяамагийн зохилтуудыг авч чаддаг боллоо шүү. Тэгээд эцэст нь Кагаяма үүнийг нь үнэлж Хинатад холбож өгч довтлуулсан байдаг. Манай хоёр ч одоо нэгийг харахаар яа тэгэл уралдчих юм аа. Тэгэл ядарч өгч байгаа юм. Заал нэр ирсэн нөгөө нэг хоёрын бас ирчихжээ. Тэгсэн энэ хоёрыг танилцуулсан чинь манай Кагаяма Хината хоёр шиг шилжиж ирж байгаа хоёр тоглогч юм байна л да. Манай хэд ч хоорондоо тоглоод манай гозон маань давуулт хийсэн. Кагаяма анхудаага арагшаага ийм хүчтэй довтлохыг баасаалаа. Даанч ороогүй л дээ. Гэхдээ зүгээрээ. Зүгээр нь ч бас хаашаа юм бэ? Ер нь онж довтлдгүй юм уу да? Манай Хинатагийн султал нь жоохон дэлгэр юм шиг ба. Олон дараалж алдсны эцэст нь хорондоо зүгдээд манай Хината өөртөө гутраад Кагаяма гутраад манай халзан гутраад бүр нэг илгийн боллоо. Тэгсэн манай цагаан үстэй сэмпай чи өөртөө тааруулж биш. Довтлогчдод тааруулаад мэдрээд хаяад үзгээд нэг хэлээд үзлээ шүү. Тэгсэн яг л бодсны дагуу хаяхад маш хурдтай хинийч төсөөлөөгүй хурдан довтлохоо болоод өөрчлөн дээр. Бүгд дээрээ шок. Тэгсэн чи яг үүндээ манай Хината нүдэн ханцсан байж таарч Кагаяамагийн холболт ийм л гайхалтай байсан байж таарах нь. Манай хоёр маань ч тэгээд өөрсдөө говчрыг болоод гайхалтай хурдан довтлохоонуудыг хийгээд баг учраа болоод яваад шүү. Манай халзаагч хайжуугаар нас довтлоостай. Хөөрөө зантай харж байгаа сте та нар бас л эвгүй штэ. Ийхүү хоорондоо тоглосон орл бэлтгэлээ хийсээр л анхны тоглолтууд үнэхээр гайхалтай урд яваал. Бүгд л өөрийнхөө чадварыг, өөрийнхөө авиасыг, өөрийнхөө потенциалуудыг харуулсаар энэхүү тоглолт өндөрлөж дууснаа. Бүгдээрээ шалнаардаг. Тоглолтын дараа манай хоёр ч өөрсдийнхөө клубт орох хүсэлтийг өгснөөр тэд хэрээнүүд болж Красуног алдрыг зөөх болно. Манай хэд ч бэлтгэлээсээ гарч ирээл нэгнийгнтэй улам дотн болж нэгнийгнтэйгээ илүү сайнаар танилцсаар л байлаа. Манай хэд ч тэгээд анхныхаа бэлтгэлийг хийх гээд Хината маань шүн унтаж чаддагвэ, жоох өөртөө зөөнөөстэй гэсэн дүүн орж ирээд унтлах юм. Кагаяма ч мөн ялгаагүй унтаж чаддагвэ, ягаад гэвэл хуучин багийнхаа өөдөөс анхныхаа бэлтгэлийг хийхээр шүү дээ. Манай Хината ч дотор нь мухаа өргөөл тэгэл халзаакиндээ бүүж ажиллаа. Манай халзаагч ирснэ. Ийм юм байхаа зүгээр ч гэх. Бас л гоё гарч. Манайд ч бас үнэн эвгүй заяа. Болонд орж гарч ирснэ. Нөгөө бэлтгэл их багийнхнаа өөдөөс амар эвгүй барснаа. Зүгээр бид нар тааныг идэггүй. Бид нар та нарыг хазахгүй зүгээр гээл. Тэгсэн манай ахлах хаанаас ч юм гарч ирснэ. Уучлалт гуйлгуулдаг байгаа. Яг бэлтгэл хийх гэжсэн чинь манай Хинат ч нөгөө нэг 0 ордог. Уултын өмнө ингээ бөөлждөг. Тэр юм хөдөлсөн. Үгүй нэр яана. Бөөлж нэг гайгүй болоо тоглолт эхлэхээр боллоо. Нөгөөг нь зургуулаа. Манай эд ч бас зургуулаа. Яг тоглолт эхлэхгээл. Тэгсэн Кагаяма зовж байгаа хэдийн холбогч нь хаалга тэмээс болгоомжтой долоороо гээл. Манай эд ч тэгэл сандралтай юутэй идэх арайч нэг юм тоглоол. Хината маань тэнд бүр багаалаад бүр самарж ийна. Тэгээд л манай хэдийн тоглолт эхэллээ дээ. Тоглолт эхлээд Хинатагийн гарах хэлж болсон чинь манай хүн чинь сандраад юун гаргах мантай эсрэгийнхнийгаа бодоол толгой дотроо байж байгаа л Кагаяамагийн толгойг хосчтээ. Кагаяма тэгээд л аим шинүүдээр эргэж хараал. Манай Хината үхлээд тэгж утсан. Манай хаалцан шараа хоёр шоолол тэнд Хинатагийн нарн гараал. Тэгсэн манай Хината амар зодгож байгаа юм шиг ирснэ Хината дээр. Чи дахиж ингүүл хохи шүү гэж хэлдэг байгаа. Хохи шүү дахиад гарга гэл манай Хинатагийн сүнсэн зайлцсан юм бүр. Миний толгойг онлоо гэж үгээл. Манай хоёрын дунд ч бөө юм боллоо доо. Тэгээл тоглолтын эхний үе ч дууслаа. Дараагийн үе эхлээд л шууд л манай хоёр хурдан тоглоогоо хийсэн. Манай Хината алдаа зөгчнөө. Гэтэ эсрэг багийнх нь хараад үнэхээр гайхаж байна. Тиймээс энэ хоёрын манд дутлага улмаа сайжраад байгааг нэг хэлбэртэй. Тэгээл яг хайсан чинь юу вэ? Нүдэнд харагдахааргүй гайхалтай хурдан тоглоог манай хэд ч хийж чадлаа шүү. Харахгүй л манай хоёр доо. Тэгээл дахиад довтлохгүй л гэсэн чинь манай халзан нөгөө Хината ч тэнд гоморхож уурлаа. Бөө юм болоостэй драма. Манай хэд ч тэгээд эхний үедээ гайгүй сайн тоглолцсон юм чинь гээл хөөрөд ийдсэн чинь нөгөө багийн холбон тоглогч ахлагч нэгээд нэг зэвүүн царайт нөхөр ороод ирлээ шүү. Нэг гингүү царайтай. Тэгсэн чинь манай хаалцсан энэ охтуудыг яаж тэнэ гээл жоохон бифтэй. Нөгөөтг нь орж ирээл за окей бүгдээрээ сайн тоглоно шүү өнөөдрийг гээл багийнхнаа амар нэр багийнхантай цуг гэж чадчихна. Нөгөө нэг эсрэг багийн ахлагч нь тэгээл орж ирээл шууд үсрэлтэй дагуулт хийчлээ шүү. Тэгсэн чинь энийг манай хэд хараад бөө шүү. Яг үгүй анх удаа ийм үсрэлтэй гараад харсан юм аа шин. Тэгсэн нөгөөд ч манай шарыг оролцлоо дээ шүү.
манай гозон гэж тэгээд олцлоод байсан болохоор манай гозон яаж зүгээр яг шар хүн шартай гэчээд бүбийг бас авлаа та. Тэгэл тоглолт дахиад үргэлжлэлээ. Тэгэл эсрэг багийн тоглоом жилжээл манай хүн хаалтанд гар үрээл аваад Хината маань нөгөө сурснараа дараагийн хурдан тоглоом байсан эсрэг багийн ахлагчийг гайхширтлан хурдан тоглоом хийлээ. Нөгөөх нь тоор ингэж тоглолт юм уу гээл инээдтэй. Харин манай хоёрын дунд бол үнэхээр их амар амгалан тайван довтлох аз жаргалтай мөчүүд нь өнгөрсөн байлаа. Манай хэд ч тэгээд туршлын бэлтгэлээ дуусгаад хотдоо эргэж ирээд нөгөө дэлгүүрийн ах дээр хоол өгөхгүй бол ийшээ бослог гарга нинэ тэрнэ гээл загнуулаад гарах гэсэн манай ах сайхан сэтгэлтэй болохоор нэг чихэргүй л оруулаа. Маргааш өглөө нь Кагаяма яг жинхэнэ бэлтгэлдээ орсон үсрэлттэй дагуул хийх гэжсэн чи Хината гэж нэг салгасан хөр гарч ирээд авч чадахгүй мэж бөмбөгөнд нь ингээд зөхөөлваа. Тэгсэн 2 дахь дагуултыг Кагаяма гаргахад салхи сөрөөлийг жижиг юм орж ирээл гайхалтай авчлаа шүү. Тэгэл Хината орж ирээл чи юу вэ хэн бэ гэсэн чи наваа мэдхгүй юу? Би бол энэ ахлахын 2 дугаар ангийн лебор гээл өөрийгөө танилцуулсан манай Хината ч уйлаад явчлаа. Тэс манай нөгөө хэд ч таньдаг бололтой шүү. Гэсэн энэ жижигкнийг маань олонгоо Нишиноя гэдэг энэ сургуульд сурдаг энэ клубуд бас байдаг хамаарлал нэгэн болж таарлаа. Тэгээд манай хоёрыг чинь сайн холбодог, сайн довтолдог юм билээ. Тэгэхээр бөөнөрөө нийлж хагаад алнаа, талнаа гээл үнэхээр эрдэс зөрөгтэй, ирчүүжтэй үнэхээр сайн залуу байна. Тэгсэн энэ үед нөгөө манай багш чинь дэлгүүрийн ах дээр ирээл нэг юм гуйгаал говшаал юм шүү. Тэг яг юу юм бэ гэсэн чинь манай энэ дэлгүүрийн ахын аав нь олонгууд манай энэ хар хэрээнүүдийн өмнөх үеийн дасгалжуулагч нээж таарсан юм байна. Тэгээд чи чадах байгаа гэд тусламж гуйгаал ирсэн царай юм байна. Тэгсэн чинь манай нөгөө холбодог ах нэг юм сахал үстэй чив шиг юм хөгшин чим шиг нэг ах дээр ирээд байж байна. Нэг юм гуйгаалах шиг байлаа. Дараагийн үзэгдэл шилжгээд манай хэд ч зааланд бэлтгэлээ гээл үйдсэн чинь манай нөгөө багч амар дуу хүртэ ороод ирлээ шүү. Тэгээд бид дараагийн бэлтгэл хийх багаа олцсон. Хин гэдгийг та нар ч итгэхгүй дээ. Тэр бол Никама буюу Муурнууд гээл. Тэд нар яг хинбэ гэж гингот өмнө нь манай энэ хэрээнүүдтэй байнга тоглодог байсан өрсөлдөгч нь буюу өмнөх үеийн ривал нь байж таарлаа. Манай хоёр ч үзэгдэл солигдсны дараа нөгөө холбодог ахын уулзсан сахалтай ах дээр ирээд та өнөөдөр бэлтгэлийн зааланд ирж чадах уу? Тэгвэл ирээд бит хоёрыг хараарай гэж хэлж байна. Тэгсэн нөгөө сахал устай ах чинь манай хоёрын довтлохоо хараад гайхаал шок нөрвөл. Тийм ээ. Энэ миний эргэж ирэх цаг нь болсон гэж дууслаа. За ингээд Haikyuu-гийн маань season 1-ийн part 1 дуусж байна. Хэрв та бүхэн part 2-ыг үзхийг хүсч байвал like and subscribe товчоо дараарай. Баярлалаа.